За сайн байцгаана уу? Монголик тойм гэдэг нэртэй тойм бид бүхэн хийхээр болж байна. Энэ тойм бол 7 хоногийн үйл явдлыг бид ярина. Энэ тоймд манай олон улсын тоймч Ганбаяр энэ дэлхийн ертөнцийнүүдээр Монголын үйл явдлыг толдон аавхан биднээс тайлбарлах болно. Манай хасар байна. Мис Монгол төрийн бас байгууллагын судлаач. Манай хасар бол энэ эдийн засаг Монгол оронд болж байгаа үйл явдлуудын эдийн засгийн учир холбогдлыг бол та бүхэндээ шинжлэн тайлбарлана. Дээр нь манай хуульч Отон бүрэн маань хэлцэх ёстой. Энэ удаад бол шүүх хуралдаан дуусаагүй учраас ирж амжсангүй. Дараагийн 7 хоногоос бол бид бүхэн дөрвөлээ энэ тоймыг хөтлөө явуулахыг. Би бол наран төгсгөд сэтгүүлч мэргэжилтэй. Энэ эдээсээ та бүхэнд аль болох болж байгаа үйл явдлуудыг өрнөлийг асууж тодруулж ярилцахыг хичээнэ. За тэгэхээр энэ 7 хоногт бол хамгийн анхаарал татсан 4 сэдвийг ер нь хөндөж ярилцъя гэж бодлоо. Энэ бол засгийн газрын хамгийн энэ засгийн газар бол өөрсдөө бол аль биесээр нэр өгөөж чөлөөлөе гэсэн ийм имиж бүрдүүлээд ах шиг байна. За энэ чөлөөлөе гэдэг ажлынхаа хүрээнд бол ерөнхий сайд кабинет хамгийн түрүүнд энэ хэд хэдэн шийдвэрүүдийг гаргалаа энэний талаар ярина. Дээр нь махны үнийг бууруулан гэдэг бодлого барьж байгаа хүмүүсүүд махны үнийг нэмэх шийдвэр гаргаснаа танилцууллаа. Энэ хотын даргын шийдвэр. За дээр нь хууль зүйн сайдын нэг мэдээлэл байгаа. Энэ бол төрийн ордонд улс төрийн хэргийг ярихгүй гэдэг. За ийм хэд хэдэн сэдвүүд дээр нь за бас л энэ засгийн газрыг авч хэрэгжүүлж байгаа чөлөөлөе гэдэг бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн энэ татврын өршөөлт гэх юм уу хамруулж байгаа татврын дансыг нь хаацсан байсан компаниудын дансыг сэргээсэн ийм үйл явдлуудыг эргэн тойронд нь ярих гэж бодлоо. За энэ чөлөөлөлт гэдэг ажлын хүрээнд энэ төрийн албаагч 11-ээс 20 тайланг жилдээ хийдэг байжээ. Энийг ингээд чөлөөллөө энэ төрийн албан хаагчдын гарыг нь суллаа, жинхэнэ ажиллаа хийх бүхээр болголоо энэ гэдэг ийм тайлбартай ийм засгийн газрын мэдээллүүд нэвтлийн 7 хоногт бөмбөгдлөө л дөө. Ямар сайхан ажил хийж байна энэ төрийн албан хаагчдыг айж зовоож исэн юм бэ гэдэг. Яг үүндээ энэ төрийн албан хаагчдыг ингээд харахаар эн чинь угаасаа хийх ёстой ажлуудаа энэ тоо баримт цаас үйлдвэрлэдэг болцсон. Тэгээд дээр нь бус чөлөө цаг дээрээ болохоор компьютер дээр тоглоо сууждаг ч юм уу иргэд яаж авдаг вэ? Энэ ажлаас илүүтэй уган бол энэ засгийн газрын шийдвэрийн төрийн албан хаагчдыг цомгтгосон шийдвэр гаргасан бол үнэхээр чөлөөлөхөр тийм шийдвэр байна уу гэж миний хувьд бол харж илаа тийм. Одоо өнөөдөр Монголын 3 хүн тутмын нэгэн төрийн хөдөлмөрийн хүчний нэгэн төрд ажиллаж байгаа гэсэн статистик байна. 10 жилийн өмнө ердөө 140-50 мянган албан хаагч гэдгийсэн чинь 260 мянга болчлоо тийм. Тэгээд энэ улсын төрийн өмчт үйлдвэрүүдийн газруудаа нэмэх юм бол 300 ингээд гарчлаа. Орон нутгийн өмчт энэ. Энэ талаар хэдүүлээ ярилцах бол. Тэгээд би нэг ганцхан жишээ ярьж байгаа. Америкийн жишээ авахаар дандаа Америк ирж идэг гэж ярилцлах юм. Жишээ энэ 7 хоногт National Review дээр юу гарсан байна. Тэрнийхээр Трампын холбооны засгийн газрын бүтцийг цомгтгох данхар нэмийг жижиглэх энэ бодлого нь үр дүнд хүрсэн гэж байна. Орол хэлбэл дэлхийн 2 дугаар дайнаас хойш Америкт ажил эрхэлж байгаа, идэвхтэй ажил эрхэлж байгаа хүмүүсийн 2-оос доош хувь төрийн албагч байна гэсэн. Ийм юу орсон байл. Энэ өөрөөр хэлбэл бүтцийг нь маш цомгтгсон. Энэ дээр бол жишээ нь 14 сарын дотор 375 мянган төрийн албан хаагчийн орон тоо байхгүй болсон гэж байна. Эний 150 мянган нь бол өөрсдөө тохиролцоод чинь нэг юм цалин урамшуул бонус ч юм болоод юм байна. Тийм нөхцөлөө хүлээн зөвшөөрөө за тийг би хөдөлмөрийн гэрээ зүйлстэйгээр гарсан юм. За үлдсэн яг бүтцийн өөрчлөлт гэдэг цогцол гарч. Жилийн өмнө дөөж агентлаг гэдэг Илон Маск дөөж бол нэг хэсэг жаахан сүрэг үзүүлж байгаад бол явсан. Тэрнээс хойш ер нь бүтцийн өөрчлөлт, батлан хамгаалахын боловсролын яам ч юм уу
хот төлөвлөлтийн яам гэдэг энэ яамнууд бол орон тооны бол цогцол хийсэн байна. Гэхдээ харамсалтай нь өөр салбаруудад асар хэмжээний төсөв суулгацсан. Одоо жишээ нь Америкийн Батлан хамгаалалт салбарын зардал 1 тэрлион доллар хүрэх гэж шүү дээ. Тэгэхэд НАТО ч 1.4 тэрлион гэдэг байгаа байхгүй их нийтийн. Одоо Ирантайгаа байлдаад дахиад үргэлжлүүл яах вэ? Тэгж асар хэмжээний зардал хийсэн. Яг ажилтг хүмүүсэнд орсон чинь төрийн үндэс нь нөгөө нэг татвар төлөгчдийн өнгөөр зарцуулдаг зардал нь буурах гэсэн. Манай чинь гэтэл энэ 300 одоо тэр чинь маш бага тоо байгаа дээ шүү дээ. Уг нь улсынхан хүн амтай харьцуулбал 2% гэдэг чинь тийм. Манайд чинь гэх чинь хүн амынх нь 10% нь төрд хувь нь ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээд насанд хүрсэн яг хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн 3 хүн тутмын 1 гэдэг чинь амар тоо байгаа. Тэгээ энд зарцуулж байгаа энэ төрийн албан агчдад зарцуулж байгаа статистикийг ингээд харахад дотоодын нийт бүтээгдэхүүний 30%-ийг зөвхөн төрийн албан агчдын цалин үлсэн зарцуулж байгаа гэдэг статистик байхгүй манайх чинь. Тэгээд дээрээс нь зөвхөн төрд ажилтдаг хүмүүс биш. Том бизнесүүд шүү дээ төрдөө авсан. Тэгээд энэ төрийн бус байгууллагууд байгаа шүү дээ янзын. Тэр чинь бол ямар нэгэн байдлаар төсөөс амьддаг л болцсон. Эдгээр бүгдийг ингээд тооцсон бол бараг манад 2.1 нь төрөөс хамааралтай амьддаг. Нэг нь нөгөөгөө тийчидэг. Бараг тиймэрхүү маягийн төр зураг гарч ирэх. Тэгээ одоо яг энэ ерөнхий сайд учирлын бол хамгийн өөр бүрдүүлэх дуртай имиж нэг захимжих хөтөлбөр шүү дээ. Тэгээ энэ төрлийн эн чинь уг нь бол утга санаа нь бол захин болгоны энэ элдв зөвшөөрлүүдийг онлайнаар авчдаг болчих. Заавал төрийн албан агчийн царай харахаа боли энэ төрийн бүтцийг цомгдохыг гэдэг юм руу зорих хэрэгтэй шүү дээ. Гэтэл эн чинь ерөөсөө энэ төрийн албан агчдын тоо өөрчлөгддөг тэгсэн мөртлөө яг байгаад байдаг. Энэ цахим шилжилт дата энэ хурдан дан ман гэл ингээл энд чинь бас энэ хажуугаар нь маш их хүн зарцуулаад тийм ингээ явж идэг. Тэгээд ийм юмнуудаа гүүгээр ингээл зүгээр л нэг юм тайлан болгоод одоо энэ жинхэнэ утгаараа бол энэ төрийн албан агчд ажиллаа хийн гэж бол би бол бодохгүй байна тийм. Эдгээр өмнө тайланд хамаг цагаа зарцуулдаг байсан бол одоо нөгөө жинхэнэ улс төрчдөг тий дарга нарт ойлгомж гүйдэг энэ төр ийм юм рүүгээ шилжих юм шиг байгаа тий. Цаас үйлдвэрлэдэг ажлын цаас үйлдвэрлэх юм бол тий. Яг гоо цаасаа үйлдвэрлэн л дээ элдв янзын одоо зохицуулт дүрм журмаа үйлдвэрлэл хувийн хвшлэг ч юм уу энгийн хүмүүсийг боодог хэвээрээ. Гэхдээ тэрнийг одоо өрн дүн одоо ямар хоосон байна тэр ингээд тайлбартай. Тэр тайлангаа бэлдэх хугацаач төрийн албаны хамгийн одоо ажлын баг нэлээд хувийг бүрдүүлчихдэг. Тэгээ одоо жишээ голж хийх ажилтнанд зүгээр дарангуулаад тэгээд дураар хариуцдаг төрийн сууч гэсэн үг шүү дээ. Одоо ингээд төрийн яг үндсэндээ бол нэг бичиг цааснаас чөлөөсөн болохоос биш. Төрийн өсөр бүтцийн дарамтнаас бол чөлөөлөгдөг байхгүй. Тэгээд төрийн албыг сонгохно гэхээр хэдийн эмч багш нараа цагдаа нараа яах гэдэг юм тий. Одоо энэ шиг нэг ганцхан бодлох нэг газар 25 энд чинь ингээ явж байгаа тарсан чинь ямар төр юм байгуулах гэнэ. Ямар эдийн засгийн өрсөлдөх чадварын үр ашиг судалгааны амар гоё нэр тэгээд ингээл харахад бол тэр гоё өндөр барилгын дээдлийн офисууд байрладаг юм шаарддаг. Ийм байгууллага хэд байгаа гэдгийг л ингээл гаргаад ирэх тийм хэдэн амьдч тийм хэдэн ажиллаж байна. А 3,000 багш бас нодонгийн байдлаар дутагдaltaй тийм үү? Тийм. Цагдаа бас дутагдaltaй гэсэн юм харагдав. Цагдаа чинь дутагдаад бүр матачийн хууль гаргаж ирээд тий цагдаагийн өмнөөс суцаараа хүний хууль зөрчсөн үнийг мэдээллийг нь төр хөдөлтөж авдаг нэг хооронд нь алцуулсан байдалтай тийм юм хийгээд шүү дээ. Замын өнөөдөр одоо замын цагдаа ингээд зогсож байгаа замын цагдаа нь хүлцгээ байлцсан тий уг нь тэр чинь бөө амар камер тавиал автоматжуулаад AI болгоод ингээл байгаа мөртлөө цагдаа нь олдохгүй. Тэр нэг дуудлага өгөөл одоо славар боллоо гэхэд цагийн дараа 2 цагийн дараа гэдэг бөө ажиллаад үдээ төвжрэл дээр төвжрэл үүсгээд нөгөө асуудал нь шийдэгдэхгүй ингээ гэж байгаа. Яг энэ жоо AI үстэй гэж хэлсэн. AI юм бол чинь цаавал цагт ирж байгаа. Тэгээ уг нь үнэхээр AI юм бол тийм. Яг гоо ер нь бол чөлөөлөе гэдэг нь бол зочдлын засгийн газар гарч ирээд тэрээр имиж хийж чааш үү. Гэтэ бодод
бас огт байхгүй проблемыг бол яриаггүй. Бас нэг үнэхээр одоо энэ төр чинь тахаацсан зардал нь илтгэр ойлцсон. За манай эдийн засгч нь бол одоо ингээд зохицуулттэй нэг over regulation гэж хэлдэг шүү дээ. Тим юм ингээд одоо хүлээсэнд орчихсон те. Ингээ эдийн засгийн өсөлт байхгүй болчихсон. Манай дотоод эдийн засаг ялангуяа одоо гэдэг уул уурхай ч юм уу экспортын салбараас бусад одоо энэ үйлчлэгээний ч гэдэг нь яг бие даасан одоо төрөөс хамааргүй байдаг жижиг дунд бизнес ч гэдэг юм. Эдгээр ба томорч чадхаа болчихсон. Өөрөлдвөл яг энэ дотоодынх нь энэ эдийн засгийн одоо дундаж анги ч юм уу те энэ стагнацид орсон. Тэгээд асар их инфляцтай ийм нөхцөл байдалд тулгарсан. Бид ч одоо эдийн засгийн хувьд айгүй хэцүү нөхцөл байдалд орсон. Энийг бол нэгдүгээр хүлээн зөвшөөрж байгаа бол сайн хэрэг баг. А тэгвэл юу гэдэг Монгол ардын нам бол эдийн засгийг чөлөөлж штэ. Энэ асуудлыг одоо юу гэх юм шийдвэрлэж байгаа юм шиг дүр зураг үүсгээд одоо хүмүүс нэг тийм хүлээлт үүсгээд татвар бууруулж гэдэг хүмүүс гэж бодож байгаа штэ. За дүрм журам зохицуултыг багасгах гэдэг эдийн засгийг ингээд сэргийж өгнө хувийн хөгжлийг дэмжиж стимуляц хийх гэдэг гэсэн хүлээлт үүсгэсэн ч гэсэн эхнээс ажил нь худлаа гэдэг нь гэж байгаа. Яг тэгэхээр энэ нэгдүгürt ямар ч зардал таньж байгаа юм байхгүй. 19 сайттай тийм 19 сайттай яг урддахтайгаа л яг ижлэх нь дарахал. Тэгэхээр ямар нэгэн байдлаар улсын 30 сайт байгаа шүү. Тэгэхээр ер нь бол татвар буурахгүй. Тэр бол ойлгомжтой. Зөв чөлөөт эдийн засгийн энэ гэсэн юмд яриад имиж хийгээд байгаа болохоос өөрчлөгчд юм инсентив байхгүй. Засгийн газар одоо бүтцээ цомгдгыг гэх юм бол засгийн газар оршин тогтнож чадахгүй. Яг тэр Монгол ардын нам ч гэдэг юм уу тэр парламентд судалтай олон намууд байгаа шүү дээ. Тэр чинь бүгд өөрөөсөө хувийг авахыг хүсэж байгаа. Арчсан нам өнөөдөр ингээ засагт яг нэг айхтар ороогүй ч гэсэн өмнөх засгийн газар гэхэд тэр тодорхой тооны төсөв царин зарцуулах хэрэг авцсан байсан байгаа байхгүй юу. Гэх маягаар одоо засгийн газарт байхгүй сөрөг хүчин гэдэг байгаа юм шиг боловч одоо төрийн элдв янзын төсөл хөтөлбөрүүдийг захиран зарцуулж явж байгаа нэг юмсандаа засгийн газрын нэг хэсэг мөн л байгаа. Энэ маягаар дэмжийн менежер гэдэг мега төслөө хамт төсөв баталсан ус үүд шүү дээ. Одоо гинт ингээд би өстө буруу юм руу орцсон гэж ярихгүй гоц. Энд одоо туул ч юм уу нэг төсөв гаргаж ирэл. Ер нь мега төслийг бол эсэргүүцэхгүй байх шүү. Монгол ардын нам, арчсан нам, хүн нам гурвангийнх нь ер нь энэ сонгуулийн сурталчилгаанд ч одоо бүрчилсэн хөгжил энэ төр гэлтэй. Мега төсөл энэ төр гэдэг юм багтцсан. Энэ гурав чинь тусдаа нам уу юм уу биш юм уу гэдэг яригдахгүй. Сонгулийн үлт юмсэн шүү. Тэгэхээр анханасаа одоо энэ төр ингээд хийх ажлаа тохироод гарч ирсэн юм шиг. Энэ чөлөөлөх юм явсаар байгаа нөгөө дансан хаагдцсан компаниудыг чөлөөлж одоо ээлжид юу гэдэг аврал юм юу гэх юм. Ийм үзүүлсэн. Гэхдээ тэр нь 1 сарын хугацаатай. Тий. Одоо ингэж байгаа тэр төрчин үгэн бол тэр дансчин компани өмч шүү дээ. Үйлгээ хийгээд үйл ажиллагаа доктортой явуулаад хүмүүстэй цалингаад авахын тулд дансаа ажилуулж өгсөй. Татврын өвөр бол дараа нь төлж барагдуулах нэг хэрэгтэй. Тэг чи шууд ингээд орлого моглог бүх юмыг хагаа хийчдэг. Тэгээ энэ одоо ингэж юм л та 12153 татвар төлөгчийн 90106 дансыг барьсан байсан байгаа. Энэ чинь зөвхөн компани татвар төлөгчдийн данс шүү дээ. Тэгэхээр энэ цаана хэдэн мянган хүний ажил, амьдрал, цалин, хөлс яаж ийсэн бүх юм шууд эдийн засгийн аргаар шууд нөгөөдгийг хаа богоо хийчих жаа. Тэгээ хугацаа өгдөг ч юм уу тийм байхгүй. Тэгээд энэ татврын ерөнхий газар гэдэг хуучин бол нөгөө нэг шүүбний цуглуулах гэдэг байсан шүү дээ. Хамгийн хувь авдаг татвар бүрдүүлсэн ажиллаа хийснийхээ төлөө хувь авч идэг. Хамгийн гоё шүүбийг өмсдөг, хамгийн гоё машиныг ундаг. Татврын албаныг ингээл тараа явахад нэг шүүбнүүд гарч явдаг гэл ингээл ярьдаг байсан. Энэ юм яа гэвэл шүүхээс илүү их мэдлэлтэй болсон татврын ерөнхий газар. Тэгээ хин дуртай хасар нү гамбаяр одоо энэ татвараа өгөөгүй байх юм бол шууд дансыг нь бариад авчдаг. Орон сууцаа зараад өөр орон сууц авахлаар татвар авч идэг болсон тийм. Тэрийг нь одоо болов 2% татвар. Тийм. Авчлаа. Тэгээ ингээд тэрийг одоо төлөхгүйгээ зүхтахлаар дансыг хаагаад бариад авчдаг тийм. Энэ цаана юу байгаа даа ингээд чөлөөлийгээд угаасаа чөлөөтэй байх ёстой юмыг барьж боомлчоод энэ бүр амар дээрлэхүү дээрм хийдэг болчоод одоо энийг нэг юм
нэгүсэл нэг бурхны шийдвэр гаргаж байгаа юм шиг сарын хугацаанд чөлөөлөө гэдэг. Сар штэ. Тэгээ нөгөө нь хэрвээ энэ компаниуд өмнө нь одоо төлчих боломжтой байсан бол төлчих штэ. Сарын дотор төлчих боломжтой юм байсан бол төлчих. Одоо боломжгүй болцсон учраас л үйл ажиллагаа зогсоогоод хамаг дансаа бариулсан юм чинь гүйлгээ хийж чадахгүй, үйл ажиллагаа явуулж чадахгүй. Ингээдлэр чи энэ компани чинь дампуурлын юм руугаа явна уу гэхээс ингээд хэвийн байсан үйл ажиллагааг нь алдагдуулаа хичиж байгаа байхгүй. Тэгээд хичингүүтээ сарын дотор та нар сэхэд дахиад биднээс татвараа өгөөдөг. Ерөөсөө зөвлөнд тэр шудрах зүгээр л хэлгээд ямар ч үрдэнгүй л арга хэмжээ авахгүй да. Зүгээр нэг гурлийн нүдийг нүдийн нүдийг гурдаар гоорнод шиг яагаад чи юм ийгээд идэв тэгэл PR гэдэг баг та. ковидын үеэр бол яг нэг хөрсгөн засгийн газар үйлдэл. 2 сар өглөө 3 сар татвар авах шүү дээ цалингаас. Тэгэхэд бол мэдэгдэжсэн шүү дээ чинь. Тэгэл 4-500 мянган төгрөг ингээд татваргүй орох хэрэгтэй чинь бас боломж. Уг нь энийг л бодд дэмжлэг. Гэж дүү. Тэгээ энэ 90 мянган данс гэдэг чинь 90 мянган одоо үйл ажиллагаа явуулах эдийн засгийн эрхчлөөг нь шууд бомлоор хаагаад ачиж гэсэн үг шүү дээ. Энийг бид нар мэдэхгүй. Энэ хэрвээ энэ үзүүлэлт гаргаж ирээгүй одоо эдгээр өөрсдөө юм чөлөөлөе гэдэг энэ аянгаа явуулаагүй нээгээгүй юм бол 12 мянга 90 мянган данс хаагдсан баригдсан байж гэдэг мэдэхгүй. Монгол тэгээд их утгагүй. Одоо нэг үсчин баг байсан ч гэсэн. Эсвэл нэг жижигхэн гац байсан ч гэсэн заавал аж ахуй нэгж болох хэрэгтэй. Тэгээд аж ахуй нэгж болоод орлогын албан татвар, аж ахуй нэгж орлогын албан татвар төлнө. Дээрээс нь нөгөө үсчин өөрөө хийж байгаа цалинг ярих юм бол хувь хүний орлогын албан татвар төлнө. Нөөд төлнө. Тэгээ өөр өчнөө элдв янзын тусгаар зөвшөөрч юм тэмдэгтэй урамжиж юм. Юмнууд төлөд баг ашигынхаа байна, орлогынхаа бараг 50% татвар төлдөг. Тэгэхээр ч одоо яаж бүхэл бүтэн 12 мянган нэгж аж ахуй нэгж 90 мянган данс одоо ингээд зарцсан байна. Чинь Монголын жижиг дунд бизнес баг тэр чигээрээ татвар төлж чадхаа байгаад бүгдээ гацаанд орсон байна гэсэн үг шүү дээ. Нэг 100 тонны нэг хэсэг хүмүүс юу гэдэг зориуд татвараа одоо юу гэдэг төлөөгүй, татвараа төлмөргүй санагдаад ч гэдэм үү. Татвараас нуун дарагдуулах гэдэг ч юм уу ингээд татвараа төлөхгүй байгаад байгаа юм биш. Ерөөсөө татвар төлөх чадамжгүй болсон байна. Гол асуудал нь тэр байна. Төлөе гэсэн ч юм байхгүй. Зайхгүй одоо жишээлбэл нийгмийн даатгал гэж амар том юм байна тий. Нийгмийн даатгал ч одоо даатгал гэдэг боловч татвар шүү дээ. Аж ахуй нэгж хүн ажиллаусныхаа төлөө 24%. Нэг хүний даатгалыг ингээд төлн 20 хэдэн шүү дээ тий. Тэгээд хүн амын орлогын албан татвар нөөд идэвхтэй ингээд нийлхэр чинь бүр ч бүр зах замраа гардсан. Ажил олгосныхоо төлөө татвар төлдөг тий. Банкнаас зээл аваад нийгмийн даатгалын төлж баг дуулаа явж шүү дээ. Одоо уг нь хүн чинь ингээд хангалттай ашиг орлого олоод тэндээсээ тодорхой хэмжээний ийм одоо юу гэдэг шимтгэл өгөх ёстой. Татварын цаад анхны бий болсон зорилгоч нь те protection racket ч гэсэн бүр 10% гэдэг үстэй. Одоо тэрэмчд мафод одоо жишээл хамаг орлогыг авчаад тэгээд татвар төрсөнгүү гэдэг ч болохгүй шүү дээ. Тэгээ одоо манай муу нэртэй нэг гишүүн байгаа шүү дээ 10% гэдэг нэртэй хаширч 10% байгаа аахгүй тэг чи төрн 40-50% нийлүүлээд те. Тэгэхээр энэ проблем бас монголчуудаас үүсдөөс нь ихтэй. Бид нар ч бас аюу их төрөөс их юм шигдэж юм шүү дээ. Татвар төлмөргүй байгаа бол халамж маламж элдв янзын хөнгөлөлтөй зээл ч юм уу те элдв тийм төрийн элдв хөтөлбөр бүтээн байгуул ийм юмнууд нь ихээ болмоор байна. Одоо бидний зардал дийлдэхээ болцсон. Ч одоо зөвхөн тэнд байгаа нэг цөөн хэдэн улс төрчдийн бас асуудал биш. Цөөн хэдэн компани асуудал биш. Энэ нэг юм цөөхөн хүмүүст өөрчлөлтөд тогтолцоо байсан бол энэ төр чинь өнөөдөр ийм том ийм авраг хутлаа ингэж дахиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр маш олон хүний амьдрал төрөөс авагдсан байна. Монголчууд паразитизм живцсэн байна. Тэгээ энэний үр дагавар одоо ингэж өөрсдөд нь гарч ирж байгаа. Одоо гэтэл бүр улаан цайнд гарч ийн л та. Одоо энэ дараагийн ярих сэдв бол шадар сайдгүй энэ хууль зүйн дотоод хэргийн сайд болсон амар сайхны үг байна л та. Төрийн ордонд улс төрчдийн хэрхийг ярихгүй. Энэ наана нэг эвд нэгдлийг сахиж байгаа юм шиг тий. Энэ засгийн газар бол зодооны талбар болохгүй эдийн засгаа аварнаа, инфляцийг бууруулнаа
гээд байгаа юм шиг мөртлөө. Хулгайгаа ерөөсөө энийг ярихгүй улс төрчдийн одоо энэ чинь зарцаанаа улс төрчдийн хэргийг зарцаанаа гэсэн л юмэрж штэ тийм бүр улаан цайндаа гарч байгаа. Тэгтэл яагаад улс төрчдийн хэргийг төрийн ордонд ярьж болдгоо. Хин нэгэн одоо хүн татвараас цухтаасан бол төр нь өөрөө ингээд 90,000-аар дансыг хаагаад бариад авчих штэ. Гэтэл хулгай хийцэн тэр бүм маань их найдаар нөгөө нэг нүүрсний хулгай нөгөө автуусны хулгай тийм бөө хулгааны жил гарч ирээд байдаг тэднийг зарцаанаар гэсэн үг байгаа. Улс төрчид биш өөр тэрийг хин тийм үстэй. Жирийн иргэн очиод ногоо автуу шахна гэж байхгүй шүү дээ. Яг за хөрцөө сайд гарч ирээд төрийн ордон тийм юм яар. Би бол хувьдаа тэгмээргүй гэж хэлж ойлгож болно те. Өөрийнхөө өмнөөс ирж штэ. Босод улс төрчдийг улсын хурлын гишүүдчдэр чуулган дээр юу ярих заагаад байгаа. Тэр хуулийн сайдын тийм юм яриад хийж болохгүй штэ. Тэгэхээр чи одоо зүгээр ингээ харахаар улс төрч ер нь бол улсын хурлын гишүүн бол ер нь чуулган дээр хэлсэн үгэндээ ер нь хариуцлага хүлээхгүй байх нь зөв штэ. Гэт ярьж идэг хэвлэлтчлээ байдаг, маргалдчлээ байдаг. Хардчилч одоо гол нь тэр үг хэлхийг хичүүлээ өдөр чи одоо тэгжээж л одоо бидэрт мэдээлэл хүрдэг энгийн хүмүүст мэдээлэл хүрдэг бид нар чи ямар нэг юм нас хоцрохгүй тэгээд нэг олон талаас нь нэгэн зэрэг одоо юу гэдэг олон талаас нь олон байрсаар дүүнэх боломжтой болдог штэ. Тэгэхээр сүүлийн үед юу улсын хурлын гишүүдийн ам хэлийг сагдагч гэдэг юм уу те. Одоо нэг юм албан тушаалтай ерөнхийлөгч ч юм уу, иргэн сайд ч юм уу, засгийн газар ч юм уу те. Ийм хүмүүс бол энэ парламентын гишүүдийн дууг хорхдохгүй аюу хэрдэг боллоо. Зарим нэг одоо ингээд нэг юм тэнэг балай хүмүүсийн нэг хийж байгаа ганц нэг хүний нэг өвөрдлөөс болоод тэр чигтэн тогтолцоог одоо өөрчлөх тухай яралтай улсын хурлын гишүүнийг эргүүлэн татдаг боломж гэдэг юм уу те. Тэгвэл халдчихгүй байдал мэдлэгийн асуудалчдаг юу болох. Нэг наара тэнд олон хүний дургу хүрлээ гэдэг. Одоо яг үүндээ наарагийн тэр хэлж байгаа үг чи яг бодит үр дагавар нь бол шалтай үр дагавартай биш хэвгүй одоо хууль 100% ч гэдэг юм уу бодлогын хувьд ч гэдэг юм наараа тэнийг хэлээр гайхав. Бид тэр тэргүү наараагаас монголчууд сонгосон гэ наарааг монголчууд сонгоогүй бас. Яг үүндээ одоо энэ манай сонгуулийн тогтолцооны тий жагсаалтаар оруулж ирдэг зарим нь одоо ингээ мөнгө төлөөд улсын хурлын гишүүнээс сууд худалдаад авчихсан өчнөл хүмүүс шүү дээ. Хэний ч мэдгүй 25 6-аа хүртэл жоохон хүүхдүүд улсын хурлын гишүүн бол томрол байж таг байсан. Хизээ ордон ямар одоо улс төрийн одоо капитал хөрөнгөлүүлж исэн зүгээр худалдаад авчдаг болсон тийм. Тэр асуудал чи өөрөө одоо ингээ наара мара орж ирэл нэг л одоо энэ тогтолцоо үндсэн хуулиндаа ингээ өөрчлөлт оруулсан гол бэрхшээл нь тэр болчиход байгаа болохоос наара одоо харааж байгаа тэр бол одоо бидний амьдралд тодорхой. Яг одоо чинь бодит байдал дээр би тойргоор явж сонгогддог. Би жагсаалтаар орсон. Тэгээ та нар яах юм яах тий. Хөө зөрчөөг үздэг. Жагсаалт нэг сонгогдоод орсон. Одоо тэгээд ёс зүйн асуудлыг одоо энэ ёс зүйгүй байх гэдэг нэг одоо AI-аар мэдээж шалгахгүй бах тий. Хідэн нөхөр одоо шалгана да. Тэгэхээр яах юм одоо хүний ёс зүйг хідэн нөхөр шалгана. Энийг ер нь сатмаар юм байна. Хууль зөрчсөн фикс шүү дээ. Хууль зөрчсөн бол тийм заалт байгаа өстөө. Тий, одоо тэрэн дээр нэг хамгийн анхаарал татсан маргаа яг энэ ёс зүй ерөнхийлөгчийн санаачсан улсын хурлын гишүүдийг эргүүлэн татвах тухай хуулийн төсөл төр хамгаалж байгаа ерөнхийлөгчийн багийн тэр ажлын хэсэгт орсон хүмүүсийн одоо баяр жаргал үлээ би нэр нь хуульч юм. Тэрийг ингээд хэлж байгаа үг нь бүр ойлгохтмаар байгаа байхгүй тий тэр жаргалан гишүүн дээр хэлдэг би дүн гуйж ирсний чинь ингээд ингэсэн гэд өөрөө ёс зүй шаардчиж өөрөө ёс зүйгүй авирлж ирснээр тэр хүн хэлээд байгаа байхгүй тий тэгчээд чи ёс зүйтэй байгаа чи гэж найраагаа шаардаад байдаг тий жинхэнэ юм авилгалын нэг юм шинжтэй магадгүй тэнд процесс болсон болох гэдэг байгаа байхгүй юу тий дүнгийн зас зүйчээс болдгоо тий тэр ямар ёс зүйтэй багш вэ тий өөрөө дүнгийн хичээлдээ суудгүй хүмүүс дүнгуйс хүүхдэд дүнгийн тавьж өгчөөд ёс зүй багшаасаа онгайхан стресс байхгүй тий гэхдээ ер нь бол бид нар бас нэг зүйлийг бодох хэрэгтэй шүү дээ ягаад хичээлдээ суухгүй ч дүнгээ гараад идэг оюутнууд байсан л тий шудраг ус тий тэр талаараа одоо тэрний гайл энэ их хурлд гарч ирчихлээ. Ярих юм бол ер нь боловсролын юу ч юм одоо ингээд орсон бол заавал төгсдөө өрцөн шүү дээ ер нь. Тэгэхээр ямар нэг үеэр мөнгө төржлөө бол тий. Уг нь одоо боловсрол эзэмшсэн байна гэдэг чинь одоо тодорхой нэг юм
мэрэгжлийн тий эсвэл нэг юм тодорхой нэг юм мэдлэгийн ч юм уу нэг юм төвчнийг хангасан гэдгийг л одоо илэрхийлж байгаа сертификат үстэй одоо боловсролын зэрэг гэдэг чинь гэтэл одоо тэгээ сургуульд орсон л төгсдөг болсон энэ л нэг юм л одоо юу гэдэг ерөөсөө баг уншиж зураагүй байж 10 жилдээ төгссөн гэдэг шиг тий одоо тэгэл энэ нэг масс боловсролын тогтолцооны юм нэл тэгээ одоо заримдаа юм хэцүү багш нар ч ингээд дүнгээ дэвж өгөхгүй одоо ингээд яг шударгаар ингээд за ингээд тавилаа гэж цаанаас нь чи одоо төлбөр төлдөг хүүхдийг яг унгаач юу гэдгсэн дард ирд юм байлээ. Тэр нь хэцүү юм байлээ л дээ. Янз бүрийн чат бичээд байдаг тийм. Би одоо хэдэн багш нарын яриасан чинь би ингээд амьдралаа авч явахын тулд би таксины жолоо ирдэг. Тэгээд би миний дүнг тавьчихаач гэсэн. Өгнөө тэр чинь олон хүүхдтэй юм аа. Өгнөө тэр чинь таксины жолоо хийж болно шүү дээ. Гэхдээ би чинь нэг юм боловсрол чинь хэдэн цаг хичээл суух хэвээр нэг юм асуултанд хариулаад мэдсэн сурсаа шалгуулах үүрэгтэй шүү дээ. Ер нь бол яг наано цаанаа байлгүй л яг ойлгож байна. Гэхдээ нөгөө өөрөө найранд ороод ингээд дүн засчаад дараа нь тэрнийг яриалтай чиний дүн бизнес сайдтай нэг тэгээд хаач алаад нөгөө би нэг хоёр чиний тэгээ үзлээ. Одоо хам хэрэгтэн шаваа үлдсэн баахгүй тийм. Тэр хууль ч юм уу эсвэл энэ хууль зүйн сайдын хилээд байгаа гаргалгаануудыг ингээ хараад байхад энэ яг ёс суртахуун ч юм уу ёс зүйн талаар ярих гайгүй юм шүү. Энэ хуулийн төсөл ч гэсэн тийм. Энэ хин нэгнийг үгэндээ оруулах гэсэн л хуулийн төсөл юм шиг надад санагдаад байгаа байхгүй ерөнхийлөгчөөр. Тэрэн дээр нөгөө мө наара хилтэй амтай хөвөлтөд оруулалтаа баларж байгаа өртцсөн болохоос биш те. Нөгөө энэ дотроо хөлөөж илтсэн байгаа нам чинь хоорондоо өвчрөө олж чадахгүй. Энийг ингээд яаж ч намын бүтцээрч зангаргаар ч ингээд шийдэх гээд болохгүй. Тэгэнгүүт нь хуульчилж байгаа. За хин илүү их мэдлэлтэй байгаа. Тэр нь нөгөөдүүлийг намнах хэрэгсэл болох ашиглагч байгаа. Тэрийгөө бүр хуульчлаад те. Энэ төр одоо энэ ерөнхийлөгчийн институт гэдэг юм уу те. Засгийн газрын эднэр чинь бүр яг одоо энэ либертар үзснээр бол Дэвинфан гэдэг мангас шиг болцсон тий. Тэрийг тэр хууль биш, ёс зүй биш би шийднэ гэдэг хүний тогтолцоо нөгөө ерөнхийлөгчийн төвшүүлээд байдаг. Хүн биш хууль засгалдаг болно гэсэн чи одоо хуулиндаа тэрийг оруулж байгаад хүн засгалдаг ийм юм руу яваарчлаа шүү дээ. Одоо энэ наара сая нөгөө хараагаас солиороод иддэг болохоор л гэдгийг аманд орсон. Энээс өмнө ч гэсэн яригдчихлээсэн. Надад санаж бол одоо намууд нь улсыг болон гишүүдтэй үлээ кредитлөө. Өмнөхөө тогтоомогтоо нэг юм яригдаад шүү дээ. Хизээвлээ. Жил хэдэн сарын өмнө. Тэр санаачлагч чинь наараас өмнө эхэлсэн байсан л байгаа байхгүй юу? Тэгээ өмнөдөө орлоо тий гаргаж шалтгаан хэрэгтэй тий. Тэгээ өмнөх ерөнхийлөгч бол нөгөө өөрсдийнх нь хийсэн хэрэгээр нь бүлгийг нь хуваагаа ичдэг байсан шүү дээ. За чамайг гүшин жидүү болон 60 тэрбумын схем гэдгээр нь барьдаг байсан бол одоогийн ерөнхийлөгч болохоор үгэнд болохгүй нь хуулиар ингэж яагаад бэлж авъя гэсэн ийм л бодолтой байгаа шүү дээ. За түрүү хальт манай асар дуртад өнгөрсөн төрийн оролцоотой компани энэний маш том илэрч болсон одоо монголчуудын өдөр тутмын хоол хүнстэй холбоотой махны асуудлаар засгийн газар хотын дарга Нямбатарыг энэ махны үнийг барай гэдэг даалгавар өгсөн гэдэг. Нямбатар сүрхий хурал хийгээл зэрэгээл л та нэг туулын бургаснаас болоод хэлгүй болонгаа алдаад явж исэн хүн чинь тэндээ тийм энэ махны юмыг асуудлыг ярихаас өмнө одоо энэ манай төр засгийнхэн одоо бүгд л ерөнхий сайд тий оюун эрдэнэ хэлдэг байсан, хөрс өгч хэлдэг байсан, замдан шатарч хэлж байгаа, учралч хэлж байгаа. Энэ альва нийгмийн том асуудал, инфляц, эдийн засагтай холбоотой энэ асуудлууд дээр дандаа дэлхийн хямрал, дэлхийн хүнд байдал, дайн байлдааныг маш их иш татаж явах юм. Ялангуяа та хоёроос би энэ талаар яриасаа гэж бодож байгаа байхгүй. Одоо энэ засгийн газрын хуралдааны шийдвэртэй гараад инфляц 7 гэдэг юм тий. Яг үүндээ 7 байгаа юм. Би бол итгэхгүй байгаа. Энэ бол 20 гарцсан баг манай инфляц бодитоор нь аваад үчих юм бол тий. Тэгээ ингээд одоо энэ дэлхийн тэр шатхууны хомсдол ойролт орнуудын асуудлыг Нямбатар жишээ
ярьж штт тийм махны үн ярихын тулд махны үнийг ярьдаг. Тэгэхээр ийм одоо нефтийн асуудал дээр та хоёр ер нь дэлхий ямар байгаа. Одоо энэ ойролт орнод энэ асуудлаас болоод энэ бид нар ч үгүй ганц л усаас Оросоос гэрээ хийцэн түшээ нефтээ авдаг хүмүүс шатхуунаар энэ тэдний улс төрчдийн яриад байгаа шиг тийм ойролт орнодын асуудал манай шатхууны одоо энэ үнд нөлөөлчих хэмжээ байгаа юм. За одоо тэгээд бид нар бол ингээл сэтгэл хөдлөлөөр их ярьдаг тийм манай зэхэтнүүд ч ярьдаг, улс төрчд ярьдаг юм. За энэ Украиныг дайныг санхүүжүүлж байгаа Оросын нефть бензин худалдаж авахгүй бид нар өөр их өсвөртэй болно гэл. Тэр нь бол харамсалтай нэг удаан үргэлжлэхгүй л да тийм. 95% Оросоос авч байгаа бензин дизель биш. Одоо 2 хоногийн өмнө ерөнхий сайд учрал ярьсан Орос элчин сайд Евсиковтой уулзаад дизель түш хямд үнээр нийлүүлээч. Манай газар тариалт болох гэдэг л явж байгаа байхгүй. Энд чинь бид нар ингээд бодит байдал юу асуудалт бол ингээд нэг юм рационал хандахгүй тийм. Тэгээ орон улсын хоолой гэдэг энэ манай улс төрчдийн тайлбар нь дэлхийн ертөнц хүнд байгаа учраас та нар Монгол байгаа шүү гэдэг юм байна шүү дээ. Гэтэл манайх яг үндэ нэг юм Оросоос гэрээ байгуулсан Оросоос л юм авчих. Орон улсын хоолой бол дөрвөн л том улс уу шүү дээ. Азийн тийм Энтэг, Хятад, Япон, Солонгос авч байгаа. Хий газрын тас авдаг. Тэр улсуудад л яаж нөлөөлөх вэ? Тэр чинь бас тодорхой стратеги нөөцтэй улс. Манайхыг бодвол шатхууны савтай зээлийн үнэлгээ жоохон нэмэгдсэн л дээ бид ч дэлхийн зах зээл дээр. Гэхдээ манай монголч одоо Оросын холбооны улстай уусаа хямдруулсан шатхуу худалдаж авдаг болсон юм. Тодорхой тооны квоттой шүү. Миний ойлгосноор. Тэг яг одоо нэг сая чинь нэг Монголд нэг бензиний хомсдол болоод ирсэн шүү дээ. Оросд ч Украинчууд авчиад нөгөө Оросын Европ толгой том refinery нефть боловсруулах үйлдвэрүүдийг авчиад саботаж хийгээд тэрнээс болоод Орос өөрөө нэг хэсэг хомсдолд орсон. Тэгээ Монголд ч тэрний үр дагавар мэдэрсэн юм шүү. Гэхдээ нөгөө талаа манай монголчуудын нөгөө хэрэглээ бас жинсчлэн нэмэгдээд байгаа юм хэлээ л дээ. Мэдээчтэй. Тэгэхээр одоо сая биний ойлсноор он гарахын өмнөхөн тэр хуучин авдаг байсан квот гэх юм уу. Одоо нөгөө тэрнийг 2 дахин нэмэгдүүлээд тэгээд хямдгалтай үнээр авахар боллоо гэдэг. Тэгээ одоо бол ямар нэгэн юм хомсдлын асуудал бол одоо байхгүй гэж тэгж ирж ирсэн. Би бол тийм юм байна гэж ойлгосон. Одоо тэгээд яг Монголд шууд утгаараа яг нефтийн үн нэмэгдлээ гэдээ одоо шууд манад арай бензиний үнийг өөрчлөг өгдөө шүү дээ. Мэдээж Оросд бол гэрийг шинжтэй энтергээл ярьж л байгаа. Тэд нар ч гэсэн уус юм чи гадаг дорохыг хүсэхгүй байгаад байх л та. Гэхдээ зүгээр шууд өнөөдөр одоо үедээ энэ махны үн нэмэгдсэн байгаа ч гэдэм үү, инфляц гэж юм уу, ойролт орнодтой холбож яригддаг. Энэ бол шууд худлаа. Манад арайч одоо ойролт орнодын дайны үр дагавар. За яг мэдээж гадаадд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд бол нөлөөлж байгаа ах тодорхой хэмжээнд. Тэгэхээр яг шууд утгаараа яг үхрийн мах чинь 35,000 гарцсан. Даа эхлэхээс өмнө тийм болсон байсан шүү дээ. Угаасаа. Тийм үстэй. Тэгээ манайх гэхдээ энэ дараа сайднаас улс төрчнөл нэг юм дэлхийн хэмжээний хүн болох гэж ашиглаад ах шиг байгаа тийм. Дэлхийн хэмжээний ихээс илүү бурууга танаа бослох гэж бусдад коридоос эхлээл нэг юм хүндрэлтэй нөхцөлийг бид маш сайхан одоо юу гэдэг бид байсан тулдаа аятайхан туурж гарлаа гэж аяг худлаа хийсэн шүү. Сүр гарлаа ураа гэл тийм баяр тэмдэглэж байгаа юм шиг тийм. Тэгээ нөгөө хөрхи эрг гарсан хүмүүсийн чинь нохоо шиг юм багч хэрэгсэлтэй болцсон тийм бүр. Тэгээ одоо бид нар чинь ингээд ковидын үед чинь жишээлбэл ингээд шууд гадны бодлыг хуулбарлчихж байгаа тийм. Хүл хориод тогтоогоод маскны албадлаг, вакцины албадлаг гэл тэр нөгөө жижиг дунд бизнесүүд чинь ингээд төгжөөл тэгээд тэд нар чинь ингээд ямар ч ингээд сэргийлт авч чаддаг. Үйл ажиллагаа явуулах байгаа юм чинь ингээд дампуурн тийм. Тэгэнгүүтээ мөнгө хэвлэнгүүтээ яг л нөгөө Америк, Европод дураагаад эдийн засгийг одоо эрчимжүүлэх хөтөлбөрөөр олнооронд хараагаад одоо хэрэглээ бидэрт 300 мянган цаас хүнд өгөөл. Тэгээд энэ 5.2 их 80-ын эдийн засгийг сэргийлэх хөтөлбөр. Цаашаа 5 жилийн 3 хүртээ 10 их 80 хөтөлбөр гэх маяг ингээд мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлсэн. Тэгээд инфляц бий болно шүү дээ. Ойлгомжтой. Инфляц гэж чинь сонгодог утгаараа шууд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг нэрлэдэг байсан.
хуучин бол. Одоо манай ард иргэд бол энэ нөөцийн мах гэдэг ойлгох тийм. Санаа нь бол тийм үү. Хавар өмд ордог учраас хямдхан махаар хангах тийм. А гэтэл намар нь нөгөө ченж ч юм уу одоо нэг хадгалах савтай хүмүүстэйгээ төр нь өрсөлдөөд компаниуд мөнгөтэй учраас махыг худалдаад авчих. Хэмжээгээр худалдаад авчих. Ер нь яг бүр ер нь энэ бол утгагүй намар хямдарсан үедгүй яг ер нь санаа намар хямдарсан үед нь аваад хавар одоо нөгөө хомсдлосон үед нь мах гаргаад зарыг гэсэн санаа тийм шиг байгаа нөгөө үнийн доктортой байлгаа гэдэг. Тэгээд яг 2010 он чи 2006 онд ирж гисэн. 2010 он дэлхийн банкнаас судалгаа хийсэн бил. Энэ үн докторжуулах хөтөлбөр гэдэг нь тэгээд махны үнийг докторжуулах чадчихна уу? Чадахгүй юм байна гэдэг юм тийм судалгааны одоо төгөлд гараад дээрэс нь энэ чинь ингээд хувийн хвшлүүд хөгжөөд махаа нөөцлөөд тэгээд энэ зах зээлийн жам ёсоор ингээд одоо юу гэдэг те хямдруулаад ч гэдэг юм уу. Тэгээд ийм байдлаар одоо юу гэдэг махны зах зээлийн өсөлт зах зээлийн жам ёсоор өсөж буурах үйл явдал нь харин саад болж ирсэн. Тийм дүнэлт гарцсан юм байна. Тэгээд энэ чинь 2016 оноос эхлээд бүр ингээд жил болгон болоо явцсан. За яг хөө зүгээр нөгөө 100 мэдээж намар ингээд нөгөө мах хямдарч байхад ингээд олон тэрбум төгрөг орж ирэл тодорхой хэмжээний энэ чинь тухайн цаг үед баг зах зээл дээр нэг тодорхой хэмжээний хомсдол бий болгож байгаа те. Тодорхой хэмжээний үнийг нэмэгдүүлдэг юм билээ. Тэгэхээр чи 100 бас мах тодорхой хэмжээний үнд оруулаад байдаг юм билээ. Ер нь бол ямар ч тийм эерэг нөлөөгүй. Тэгэд яг махны зах зээлийн үнийг тэр чигт нь докторжуулах юм чинь жилдээ 5-8 мянган тонн нэлтэй те. 15 мянган тонн гэдэг. Энэ чинь Улаанбаатарчуудын хэрэглээ биш үү? Хэрэг одоо махны хэрэглээтэй харьцуулахад бол өчүүхэн жоо. Энэ зүгээр нэг хитгэн тийм одоо аж ахуй нэгжүүдэд зориулсан тийм л тэднийг одоо төрөөс нэг бол хуучин шууд татаас өгдөг гэсэн одоо бол банкны хөнгөлөлт зээл авангууд зарим нэг хүүгийн төрөмөд дөрждөг. Тийм л юм. 543 мянган тонн хэрэгэлдэг гэсэн юм байгаа юм байна. Тэгээ энэ хамгийн инээдтэй би гайхаад байгаа шийдвэр нь энэ махны үн за өвгийн мах 25 мянгаас 28 мянга болчлоо. Хоньны мах 23 мянга болчлоо гэд ингээд тэгээд ч тийм зах зээлийн нөгөө зах дээр зарж байгаа бодит юм шүү дээ. Гэтэл нөөцийн махныхаа өмнөг нэмээд байгаа байхгүй юу? Өвгийн махын 3 мянга төгрөгөөр хоньны махын 2 мянга төгрөгөөр хаана юу үн докторжуулах юм тэрнтэй ойртуулж аваач докторжуулах гэдэг юм уу? Яг энэ утгаа өөрсдөө бүр алдчихсан тий. Нэмээд тийм шийдвэр гаргаад ерөөсөө утгагүй юм байна. Яг тэр наа чин дэгдэг тодорхой хэмжээнд ингээ үнийн докторжуулах гэдгсэн чинь тэр дүрм журам дотроо ер нь махны зах зээлийн үнээс тэдэн хувиар бага байх хэрэгтэй. Тэгээ заагаад өгсөн. Тэгэхээр ч одоо махны зах зээлийн үн өсчүүл үн нэмэгдэнэ гэж чинь наа чин үндсэн зорилго нь ерөөсөө ямар ч тийм үндсэн зорилготой одоо нийцсэн тийм өнгөрөх юм баг. Зүгээр л утгагүй хэдэн компаниудыг төрийн мөнгөөр аваачаад тэгээ тодорхой хэмжээнд яг энэ ченжүүдийг ч юм уу те өрсөлдөөнөөс шахаад тэгээ ер нь махны зах зээлийг 60-аар хөгжих болцоог тодорхой хэмжээнд бооморсон хэдэн компани хэдэн даргын компанид давуу тал болгосон. Тийм л одоо тэгээд тэр чинь ингээд яг намар мах хямдардаг үеэр нь хиймэл бас эрэлт үсгэж байгаа байхгүй нөөцлөөд аваад тий. Тинчээд үн бууж идэг циклээр хиймэл тийм би болгож байгаа тийм цагаар уг нь буудаг. Тийм. Тэгэхээр ингээд дуусна уу? Бууг. Ер нь тэгээд тийм амир байлаар юм хийж байгаа байхгүй. Иргэдийн өмнөөс ороод мөнгө гаргачих. Иргэд одоо тэрийг бас сайн ойлгохгүй мó тийм. Одоо ингээл малчтын зах бий болоо нэр нь их гоё тийм. Тэн дээр нэг юм Төв аймгийн алтан булаг ч юм уу Эрдэнэ сумаас ч юм уу нэг 100 модноос ч юм уу те сэргэлэн сумаас нэг хэдэн мал ачиж ирээл өдөр чинь нөгөөдгөө зарах гал зогсдог болчих гэж байхгүй шүү дээ. Эсвэл одоо өөрөө очоод болчны гэрт очоод малаа нядлаад машинд ачаад явах боломж байхгүй тийм ч. Хэн нэгэн хүн тэнд чинь заавал зуурч хийхээс өөр аргагүй те. Тэгээ одоо энэ ченжүүдийг ад үзсэн. Энэ ченжүүд чинь харин олон жижигхэн ченжүүд чинь нийлж байгаа зах зээл дээр аюу том өсөлтөө бий болж байгаа шүү дээ. А эдгээр одоо ингээ хумий гэж яриад ченжээс цугдах боломж. Нэг бол чөлөө зах зээлээр олон өсөлтөө ченжүүдээс одоо мах аавна эсвэл 1-2 картелцсэн, олигархчсан, олигополдсон тим ченжээс аавна. Олигопол, монопол хэзээ ч өмнө бууруулдаг.
түүх эдийн засгт байхгүй. Яг л даваалтаараа дамжуулалтаа үнэл максимайз хамгийн үнэтэй байх гэж ордог. Тэгээ өөрсдөө хэрэглээтэй бодох хэрэгтэй байхгүй. Одоо айл болгон одоо сард 2 хон ч юм уу тийм мэдээ. Тэр айл болгон малчны хотхоноос очиод гиз гүзээгээр гаргаал авах боломж байхгүй шүү дээ. Тийм бензиний зардал нь яах юм тийм. Тэгэл нэг ийм юм багш байна. Одоо энэ махьяага ингээ үнд ороодоо гэд би асуусан. За би сайн мэдгүй. Энийг бол бүрдүүр судалсан гэж хэлэхгүй. Гэхдээ энэ махны экспорт хийж чинь гэдэг одоо юм бас их хэмжээгээр Орос хятад руу ингээ мах гаргадаг болсон юм биш үү? Тэгэхээр тэд малчтаас очиод тэр компаниуд ч нэг тусгай зөвшөөрөлтөй эдэн компаниуд ч бас төр мөрөөс тодорхой хэмжээний дэмжлэгтэй компаниуд ч ингээ очиос энгийн ченж нэртэй уралдаж махардаг болсон юм байна. Тэгэхээр ингээд тодорхой хэмжээнд мэдээч хүн нэмэгдэнэ. Тэгэхээр одоо монголчуудын одоо гэдэг өөрсдөө бүрэн дүүрэн махаар одоо гэдэг хямд хангаж чадахгүй ч хэдэн доллар олохын төлөө хамаг махаа хятадуудад зармаар гэсэн ийм л асуудал үүсгэж байгаа. Тэгэхээр бид нар бол яг махаа зараад ч юм уу гэдэг одоо валют олждаг бол хамаг юмаа зарахад бараг бэлэн болцсон одоо. Тэг ингээд өөрсдийнхөө махыг өнөхөр хөнний махаа зарж нэг хэдэн валют болоод өөрсдөө гахаа дахиад хужаагаас хямд хулдаж авч иддэг ус болох гэдэг юм шиг надад байхгүй. Тэгээ одоо тэгсэн чинь юу яажлаа л да энэ дөнгүүдийн судлаад үзсэн чи 23 онд 130 тэрбум төгрөг нөөцийн мах бэлтгэлд өгсөн байна. 24 онд 110 тэрбум, 25 онд 100 тэрбум гэдэг ингээд нэмэх чинь анх эхэлж захтаа хөрх их жижиг эхэлжсэн. Тийм 700 саяас эхэлжсэн. Тэгээ энэ дээр одоо энэ төртөө нийлсэн энэ хитгэн компани зориулсан эн чинь бодлого байгаа байхгүй тий. Одоо энэ хин нөөцийн мах нөөцөлдөг үү гэхлээр махын импресс Баатрууд Тэнгэр хязгаарлагдсан тарифлах компани Цалуутын импресс нүүдэлчин гэдэг Цэцманхан гэдэг Орос төрчний компани. Тийм байгаа шүү дээ. Энэ махын бэкс ч одоо манай энэ хийгчсэн матургын компани. Тэгээд дээр нь хүн сүдэ аж ахуй сайдын одоо үед тэдний ойр дотны компаниуд л энэ шалгадаг байгаа байхгүй нөөц бэлтгэдэг тийм. Тэгээ одоо ингээд за ерөн тэгээд мах бэлтгээд энэ бид нар ямар хэрэг байна вэ гэж за бүр үн мүнийг хай гэж тооцсон өнөөдөр. Тэгэхэд 18,000 төгрөгөөр 6 сар нөөцлөсөн байгаа махыг хүн авсан дээр юм уу? 24-5,000 төгрөгөөр шинэ мах аваад бичсэн дээр өгдөг. Ингээд чанарын хувьд ярих юм бол энэ ерөөсөө хямд мах биш байгаа байхгүй. Тэг хөрөгч нь баахан удцсан ийм нөөцийн ямаач мэддэхгүй бүгднийг аваад ингэсэн яг тархан мах харагдахгүй л энэ шүүл мүл гардгүй нэг хэцүүхэн юм байгаад идэг штеп. Тэрэн дээр энэ дээр гэх чинь одоо зөвхөн сүүлийн 4-5 жилийн тооцоод л чинь хагас их 80 төгрөгийг зөвхөн ийшгээ энэ компаниуд руу хөнгөлөлтөй ямар нэгэн зээл бэлийн татаас хэлбэр болгоцсон байгаа. Бидний асуудлыг шийднэ гэд хитгэн компаниг дэмжсэн ийм нөгөө л хөгийн бодлого л. Тэгээ Небатар бол тэр компаниудын цагаан авлага хийчих. Тийм. Одоо тэр компаниуд бас махны үнийн өсөлтөөр дайландуулаад дахиад ашиг олгоор санагдаад. Тэгээд тийм би одоо тэгээ 200,000 төгрөг бас нэмчмээр шийгээс сууж байгаа. Тэрний Небатар хэрэгжүүлээс. Одоо тэр улаан цай яриа сууж байгаа шүү дээ. 4,000 төгрөгөөр би нэмж зармаар байна гэдэг тийм. Тэр нэрд маань бас л төрийн оролцоотой. Төрөөс их хэмжээний мөнгө цутгахаар тэр нь зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнийг өсгөөд байна гэдгийг л ойлгомоор шээ. Бид нар чинь намар яах вэ мэдээж мал жоохон таргална. 11 сараас гүйтээ орохоор хөлдөөд ирэнгүүт л малчид их хэмжээгээр л олноор л алаал авуулж ирдэг. Бид нар яг зарим хямд авдаг байсан бол одоо бол ер нь тэгэл өвөл зөнгөө нэг адилхан үнэтэй л. Ер нь бол хавар хямдрахаа хавар үнд орж ийн. За 7 сар өнгөрөөд нэг жоохон ногоо идэнгүүт бас нэг алаад нэг арайгаа юм хямдраад идэг тийм. Одоо бол энэ сүүлийн хэдэн жил ураг ялгаагүй болчихсон шүү дээ. 10 тэгээд энэ бас болж байгаа чинь махны үнийг тогтворч байна. Зах зээлийн үн ингээ оролцсон гэдэг чинь альвар зүйл хямдрах болцсон байхгүй болчдаг. Тэгэл ингээл нэг тодорхой хэмжээнд өсөж болдгоо. Тэгэл цаана үний тэр өсөлтийн зөрүүг ингээ татаасаа ингээ төлж идэг боловч бодит өртгөө хүмүүс төлжлөө байгаа. Тэр нэг олж харж чаддгүй. Тэгэхээр нэг ийм л юм болчихоо гэдэг. Хизээч одоо гэдэг аль бараа бүтээгдэхүүн өөрчлөлтний үнийг төр зохицуулах гэж байхгүй. Зах зээлийн үнийг оролдвол тэгэл эдийн засгийн калкуляц алдагдаад тэгэл ер нь бол дампуурна.
Тэгээ одоо гэтэл чи энэ манайх хуучны нөгөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа алхан бүрээрэл ингээл ойртуулна шүү дээ. Уг нь бол энэ ченжүүд энтрийг ингээ хараад байж их чи махыг чинь эдшний цагаар энэ дэвтэрч мах нийлүүлэхийн тулд одоо тэхийн тулд тэр ченжүүд чинь малын хавар төлөв багт нь худалдаж аваад ч юм уу тий хавар хямд багт нь амьдаар нь худалдаж аваад зуны турш тижээгээ тэнгуүтэ намар ойртох үед нь наашаа оторлуулад тий тарав твэгийг авахж явсаар гад ичний цаг гэхэд энэ 22-ын төвчөний энд ирдэг байгаа баггүй юу тий. Тэгээ зарчаад ичний цагаар махны үн хямдчлаар зарчаад буцаагаад нөгөө малчтын мөнгө төрөггүй одоо цагаан сарын өмнөх бэлтгэл дээр нь малчтай очиод тэдэнд өрөөрөө авна шүү гэж тохиролцоод мөнгө өгчдөг. Энэ чинь хүмүүсийн хоорондын ашигтай харилцаа байгаа. Хүмүүсийн хоорондын тохиролцоо тийм. Имэйлд захвал жишээ нь одоо энэ Баян зүрхийн тийшээ зарж байгаа тийм. Хүн очиод нэг хонь аваад явж болно. Малчин хүн нэг нэгээр зарахын тулд хугацаа алдсан чинь зүгээр 10-20 нь ченж төгчл явчих шүү дээ. Гэтэл тэгээ одоо энэ нэг нана гоё юм малчтад хайртай юм шиг бодлого гаргаад байдаг тийм. Малчтын нийгмийн даатгалыг 5 жилийг төрөөс өгөхөр боллоо. Яг үнэндээ төрөөс биш чи бидний нийгмийн даатгалыг мөнгийг малчинд өгöd байгаа. Манайхан ч бас хэцүү. Зовлонтой. Нийгмийн даатгалаа бүгдээрээ бууруулах ярьчихгүй. Заавал нэгийг төлөх ёстой. Би төлж байгаад энэ заавал төлөх ёстой. Барьцаал. Одоо малчтад татвар нэмгээл. Гэхдээ бидний идэх мах нэмний үнэлт нэмэгдэнэ. Тэгээ эдийн засгийн ухаан гэдэг нь Монголд ерөөс байхгүй. Энэ тухай ойлголттой хүмүүс аюу ховор. За яг социалист төрийн оролцооны тухай их янзын хуурамч онолууд бол хангалттай байгаа. Одоо энэ их сургуулиудын танхим заагдаж байгаа манай энэ улсын төлөвлөсөн төлөвлөгөөд эдийн засгч тэрвжүүлээд явж байгаа. Тэгээ яг чөлөө зах зээлтэй зах зээлийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг юм бэ? Хөдөлгөөс төр ингээд оролцоод яаж гажуудж чадах юм бэ гэдэг тэр онолын тухай ойлголт байхгүй. Чөлөөт эдийн засаг гэж тооцоолж ярьдаг хүмүүс бол их олон. Гэтэ тэр тухай судалсан хүмүүс маш ховор. Тэгээд маш олон жил одоо энэ юу гэдэг зарим нэгэн бол одоо улс төрчд нам тий чөлөөт эдийн засаг гэж хэлээд төлөвлөсөн төлөвлөгөөд эдийн засгийн одоо хөндлөнгөөс оролцдог бодлогоодыг жишээлбэл харцсан дандаа дэмжиж ирсэн учраас монголчуудын олонх нь одоо чөлөөт эдийн засаг гэж юм байт юм байна. Энэ бол одоо ингээд сүйдэг юм байна гэсэн. Бүгд ийм ойлгохгүй болсон. Тэгэхээр тэр бол энэ чөлөөт эдийн засаг гэдгээр ярьж олон жил хулгай дээрмээ өмгөөрсөн тийм том компаниуд ч байгаа, том улс төрчид байгаа, намарч байгаа. Тэдний балаг дуусахгүй. Чөлөөт эдийн засгийг ер нь одоо Монголд бол хизээний нэр хүндийг нь бол шавар шахаад байгаа хийцэн. Зэрлэг капитализм гээл тийм. Тэгээ одоо сүүлдээ зэрлэг капитализм гэдэг үгээр яг үндэ энд ямар ч чөлөөт юм байхгүй одоо юу ч болохгүй байгаа шүү. Тэгээ сүүлдээ нэг ийм үгтэй уулзгаачлаа шүү. Хүн болгоны амнаас бэлэн шахуу хийж идэг тийм. Би ямар төрөөс тэр бумаан хулгай ичив энэ нүхийг хийгдсэн байгаа эцтэй гэдэг залхин хийсэн нөхөр ярилцлагыг зогсож байгаа байхгүй тий. Бүр нийгмээрээ ийм хулгайлах ёстой ингэж л боломжтой бол босох ёстой. Яг нөгөө энэ ч одоо ингээд нөгөө боддог ийм эдийн засгийн инсентивийн асуудал гэдэг экономикс дэрдэг штэ. За ингээд хуулиар болохгүй гэдэг ёс зүгээр болохгүй гэдэг ч гэсэн эдийн засгийн одоо юу гэдэг тоглоомын дүрмээр жоох ёс зүг ашигласнууд нь хожоод ёс зүйтэй ашигласан хүмүүс нь хохирдог тийм тоглоомын дүрмтэй одоо дефакто байдаг тийм дүрмтэй нийгэм одоо эдийн засгийн нөхцөлөд бий болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэн ер нь одоо ингээд юм хүн сонголт хийхийг ер нь хүн хүсэхгүй шүү дээ. Аль болох амар хэлбэрл амьдрахыг хүснэ. Тэгэл ёс зүйгүй байх тийшээ халтардаг. Их олон хүн ер нь ёс зүйтэй сонголт хийх тийм хүч чадалтайж байж чадахгүй тийм. Тэгэхээр энэ төрийн эдийн засгт оролцоо одоо бидний энэ байгуулсан систем ч өөрөө бидний ёс суртахууныг одоо улам ялзруулах тийм инсентивийг бий болгоод тэгээ бидний улам ялзруулад шүү дээ. Босох боломж нь байна гэсэн үг шүү дээ. Зааж чинь тийм тендерт оролцсон. Тэгээд зүгээр жирийн танихгүй хүнд өгж яах юм бэ? Чи нэг компани болж байна. Тэгвэл чамайг дэмжижээ. Тэгэл нэг ингээд судлаад үзэхэд бол ер нь коррупц авилга гэдэг чинь төрийн албан тушаалтай тийм татвар төлөгчдийн мөнгөөр яадаг л албан тушаал болох шүү дээ. За дараагийн сэдв чи юу вэ? Ингээд бид төрийн
босноо. Дөрөв сэдв маань ерөөхдөө болчихж байгаа. Тий. Тэгэхээр ер нь л энэ ингээд хараад байхад одоо өөр сэдвүүд гэх юм бол одоо зөндөө энэ туулын асуудал ингээд төр зогслоо гэл ингээд ярьж болж байна. Гэхдээ ерөнхийдөө л энэ төрийн нэг юм хөгийн байдал нэг сенсаци нөгөө сенсацаараа дарах гэсэн тий өвөөгүй төрөө сулгаа их гэсэн би илүү улгаалan чи байжи гэсэн нэг дарж унгаах гэсэн хууль эрх зүйн орчинд Монгол нэг юм л байдалтай ингэ яваад байна. Тийм болохоор өшөө олон юм ярил өшөө зөндөө сэдвүүд байна тий. Гэхдээ нөгөө дуустгүй яриа гэдэг гэдэг шиг юм гоо тий. дуустдаг байх учраас тэгээд энэ том өндөрлөлийн бүхэнд арай та бүхэндээ дараагийн 7 хоногуд бол арай өргөн сэдвүүд дээр тэгээд юу болоод байгаа юм гэдгийг хүрхийг хичээн та бүхэн биднийг дэмжээрэй гэж. Баярлалаа. За.